бид нар урдных шигээр юмыг бол явуулаад авах боломжгүй болж байна. За энэ конвенцийн хувьд бол бид нар бол газраа удирдан авч явдаг байдлаа бид нар өөрчлөх, менежментээ сайжруулах. За тэгээд газрын нөхөн сэргээлтийг сайжруулах. За тэгээд гүйцэтгэх нарийн бичгийн даргуулалт өгчижсэн. За нэг хэдэн бэр бун. За маш олон улс орнууд зориултуудыг гаргаж байгаа гэж ярьж байна. За 1.5-аас 2 тэрбум одоо дороотсон газар байгаа. За 100 сая гектар газрууд бол байна. За тэнд болохоор ойд бэлчээрийн газрууд зэрэг орж байгаа. За тэгээд ерөнхийдөө жил болгон бол хэдэн гектар ойнууд бол дороотч байна. За бэлчээрийн газар нь бол Монгол улсад бол маш чухал байгаа. За тэр нь болохоор маш их хэмжээний дороотлолт бол автсан байгаа. За тэгээ энэ дээр бол маш их хэмжээний нөлөө авагдана. За өнөөдөр бол за 2050 за 15 хүнээс бол нэмэгдэх зорилготой байна. За бид нар бол 2 тэрбум газар бол дороотсон байгаа. За тэгээ 1.5-аас 2 тэрбум гэдэг нь бол за тайлагнаж байгаа энэ тоог бол 40% улсуудын 40% нь бол газрын дороотлыг бол тайлагнахгүй байгаа. За тийм учраас ерөнхийдөө тайлагнагдсан тоо 1.5-аас 5 тэрбум гэж байгаа. За энэ тоо нь бол 2 дахин нэмэгдэх байх гэж үзэж байгаа 2050 он гэхэд бол за тэг энэ бол маш том челленж болох юм, ирээдүйн сорилт болох юм. За тийм учраас энэ бол маш чухал конвенц байгаа. Энэ бол маш чухал. За бидний давилж мессежлээ бид нар уур амьсгалын зорилтуудад хүрч чадахгүй, олон янз байдлуудын зорилтуудад хүрч чадахгүй. За усны болон үндэсний аюулгүй байдалд бол энэ тал дээр арга хэмжээ авахаас нааш бид нар хүрэх боломжгүй юм а. Тийм ч учраас өнөөдөр бид нар энд сугларсан COP17 энд бол байгаа. За тийм учраас COP16 дээр бол бид нар үр дүнгууд хүрсэн. За бид нар шийдэл гаргасан. За тогтвортой хөдөө аж ахуйн менежментийг, хүнсний аюулгүй байдлыг хангая. За уугуул иргэдийн талаар, иргэний нийгмийн байгууллагын талаар бол ярьсан. За бас за маш хуурай шилттэй холбоотой маш ахиж дэвшлэлтэй 35 он санаачлагууд бол ярьсан. COP16-аас бол 35 санаачлагууд гарсан. За үйл ажиллагааны хөтөлбөрүүд гарсан. 105 санаачлагууд бол байгаа. За өнөөдөр бас хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрүүд байна. За эдгээр нь бол хэрэгжилт. За тэгээд олон оролцогч талуудын оролцоог бол нэмэгдүүлж байна. За биднэрт бол явах зам бол маш урт байна. Хийх юм бол маш их байна. За хүн болгон энд оролцож байхдаа засгийн газрууд, хувийн сектор, иргэний нийгмийн байгууллагууд, уугуул иргэдчдэр, эмэгтэйчүүд, залуучууд. За энэ бол маш дэлхийн нийтийн асуудал юм а. За